Яг наадах ч юм байхгүй юу? Сайн бичсэн үү? Эхний загналтаа авлаа. Тэрийг загнаагүй шүү дээ. Энэ өдрийн мэнд манайхаа цуглах цэг подкастын маань тэтгэр өргөн чөлөө булангийн маань шашны нөлөөлөл сэдвээр өнөөдөр бид гурав ярилцахад бэлэн болсон байна. За бүгдэнд нь өглөө өдөр орой мэндэ. За манай стратеги нэвтрүүлэхийн 2024 ангийнхнаас маань нэг энэ сонирхолтой сэдвэр подкаст хийгээд бид эдийг урьж оролцуулсан байгаа. За энэ нь юу гэхээр Монгол хүнд шашны нөлөөлөл ямар байсан юм бэ? Одоо ингээд ямар нөлөө үзүүлж байгаа талаар яриач гэж хүснээ дагуу. За бидэд анги дээр яг энэ сэдвэр нэг багахан судалгаа хийгээд нэг монгол хүний танигдах уу хийм бэ гэдгийг нэг тодорхойлох ордлого хийсэн. Тэгээд тэр талаар за бөөм өргөл болон буддизмын талаар. Тий, буддизмын талаар ингээд ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. За тэгвэл хэдүүлээ ингээд бөөм өргөл буддизмын харьцаг дотор өнөөдөр ярих юм бол одоо бөөм өргөл маань яг шашин мөн үү гэдэг сэдвээс ихтэл юу гэж бодож байна. Нөгөө шашин гэхээр айгүй нөгөө ерөнхий ойлголттой. Тэгэхээр нэг яг яриагаа эхлэхээс өмнө жоохон юу өгч гэж бодож байна. Залруулга хийх тий. Ингээд улмаа бэлгүүн ах бид гормон бол ингээд яг шашны хүмүүс биш. Тэгээ шашны төлөөлөгчд биш шүү. Ингээд өөртөө нэг багахан нэг судалсан сэдвэрээ л ингээд шашингүй талдаа орцсон. Тий. Зүгээр ингээд яг биднэрт ингээд бидний сэтгэлгээнд ингээд ямар нөлөө үзүүлсэн гэдэг талаас нь л ингээд ярих гэж оролцож байгаа шүү. Тэгээд нэг алдаж онсон зүйлээ бол та бүхэн маань ингээд шүүлтүртэй андараа гэж хэлье. За бөөм өргөлийн хувьд болохоор хэдүүлээ яг ингээд шашин гэж үзэх юм бол за ингээд бидний сайн мэдэх ингээд буддын шашин байна, за христийн шашин байна тий. Загалмаа муслимын ингээд шашнуудыг харьцуулж үзэх юм бол бөөм өргөлийг тэр шашнуудын өмнөх шашин гэж хэлнэ. Шашнуудын өмнөх шашин. Ойлгомжтой байна. Юу гэж бодож байна те. Тэр нь бол бууц юм те. Тий. Нөгөө шашин эхлэхээс өмнөх шашин буюу ингээд хүн төрөлхтөө хамгийн анх үүсээд ингээд яг Овг аймгийн нэгдэл дотор явж байхдаа ингээд аминизм, тотемизм буюу ингээд амтныг шүтэх ингээд тэнгэр байгалыг шүтгэхээс эхлэлтэй байхгүй. Тэр хамгийн анх юу шүтчихсэн монголчуудад болонгод нөгөө тэнгэр шүтлэгтэй ард юм уу? Тэгээ тэнгэрийг шүтчихсэн. Тэгэхээр тэнгэр шүтлэхээс бөөм өргөл үүссэн гэж хэлж болно. Тэгэхээр яг шашнуу гэвэл илүү шүтлэх гэвэл илүү боломжтой. Яагаад ингээд би шашин гэж хэлэхгүй байна вэ гэхээр ингээд бусад шарын шашин, христийн шашин, муслим шашнууд маань болгоод бүгд ингээд тодорхой судлагдхуунуудтай, за үүсгэн байгуулагчтай, за христ гэвэл Есүс Христ байна те, буддизм гэвэл Будда байна. Муслим гэвэл Зүнч Мухаммед зэрэг тухайн шашныг үүсгэн байгуулагч нартай мөн өөрийн гэсэн шашныг номлогч ном судруудтай жишээлбэл Библи, Коран, буддын шашин гэвэл ганжуур данжуур гэх мэт. Ганжуур данжуур тий. Бүгд ингээд судруудтай. За тэгээ бүгд нөгөө мөргөлөө үлддэг сүм хийдүүд байдаг тий. Харин бөөм мөргөл болохоор яг тийм тодорхойлоод хэлчих бариад үзчих ном судар байхгүй орчих тийм сүм дуган байдгүйгээр тэр ингээд шүтгэхийн нэг хэлбэр гэж яриад байгаа юм. Тий. Зөв. За тийм байна. Та харин шарын шашны тухай илүү буддизм талаас тий. Яг нөгөө саяны инког хэлсэн нэр одоо ингээд юг шашин гэж үздэг юм бэ гэсэн тийм юу байд юм л да тодорхойлолт. Тэгэнгүүт 3 бүртгэл хэсэг байх хэрэгтэй юм байна. Эхнийх нь болохоор итгэх объект нь байх хэрэгтэй. За хоёр дахь нь болохоор философи буюу нөгөө итгэх ертөнцийн байдаг юм байна. За тэгээ гурав дахь нь болохоор тэр шашинд итгэж байгаа хүмүүсийн одоо өдөр тутам хийдэг зан үйл гэдэг юм тодорхой байд юм байна. Тэгэхээр энэ 3 бүртгэл ингээд гурлаа тодорхой одоо байжж тэрийг өндөр түвшний шашин гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр саяны нөгөө инког хэлсэн итгэх объект гэдэг нь жишээ нь буддизм бол Будда орж ирж байгаа шүү дээ. Бөөм өргөл дээр жишээ нь өвөг дээдс, сүнс гэх мэтлэн тийм одоо итгэх объект бол байгаа гэж үздэг. Философи буюу нөгөө итгэх ертөнц гэдэг нь одоо жишээ нь Будда болохоор буддизм болохоор нөгөө урд нас хойд нас за хийсгүүлэн заавал өөр дээр буудагч гэдэг юм уу те. Тийм итгэх ертөнцтэй байдаг. За гурав дахь нөгөө итгэж байгаа хүмүүс нь юу хийх ёстой юм бэ гэдэг зан үйл нь бас буддизмд нэлээд өндөр түвшинд хөгжиж гисэн. За тэгэнгүүт
жишээ нь нөгөө лам хүмүүс ихнэр авч болохгүй гэдэг юм уу те. За лам болохын тулд энэ судраар ингэж судалсан байх хэвээр. За бясалгасан байх хэвээр. Итгэж байгаа хүмүүс нь болохоор лам урга дээр очиж заслаа хийлэгдэг, мөрөгдөг. За тэгээд мууг төвчдөг байх хэвээр. Тэрний тулд өөрөө бясалгах хэвээр ч гэдэг юм уу те. Энэ гурван бүрдэл нэгдэж байгаа болохоор ер нь бол нөгөө буддизмын шашныг нэлээд өндөр түвшний маш тийм одоо шинжлэх ухаанч шашин гэж үздэг юм байна. Тэгэхээр одоо нөгөө улс орнууд дээр үесээ шашинг одоо төр юунда ашиглаад ихэнх нь явдаг штэ тэ. Одоо улс орноо нэгтгэхийн тулд иргэдийнхаа одоо нэг тийш нь харуулахын тулд ч гэдэг юм уу тэ. Тэгэхээр энэ гурван бүрдэл нь гурлаа байдаг шашин бол тэгж ашиглахад нэлээд төхөн. Бөө мөргөл болохоор зөвхөн нөгөө итгэх объект нь байгаад байгаа болохоор яг тэрийг шүтдэг хүмүүс юу их хэвээр бэ гэхээр бид нар ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Одоо зүгээр очиж юм асуудаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр талдаа нөгөө буддизм бөөмөргөл хоёр маань нийлээд. Тэгэхээр яг хоо хэдүүлээ нөгөө цаг хугацаагаар нь бас одоо бөөмөргөл нь Монголд хизээ яаж үүссэн, яаж орж ирсэн, буддизм нь яаж орж ирсэн гэдгийг ярилцуулах сонирхолтой байх те. Тийм болж байна. Онцгийн хэлхээсээр авч үзэх юм бол мэдээж бөөмөргөл Монголд төрүүлж байсан. Бүр анханасаа байсан тийм. Анханасаа бариад яг хизээ шашны хэмжээнд хөгжсөн бэ гэхээр яг нэг манай эртний өмнөх 3 дахь зуунд хүннүүгийн үед хүннүүгийн их хаан Модон Шаньё тухайд ингээд бөөмөргөлийг яг ингээд төрийн шишин болгож ирсэн билээ. За тэгээд бас ингээд нар сарыг ингэж байг дахиж шүтдэг байсан олдурууд баримт байт юм билээ. За яг бидний хамгийн сайн мэддэг болвол Чингис хааны үед их Монгол улсын үед болонгууд бөөмөргөл хамгийн их хүчээ авч ирсэн. Тэгээд хамгийн олон төгсөн гэх юм уу та тий. Одоо ингэж жишээлбэл ингээд их Монгол улсын тамга байдаг шүү дээ. Нэг улаан дарцтай тамга байдаг шүү дээ. Тэр тамга болонгууд эхлэхдээ болонгууд мөнх тэнгэрийн хүчинд ор гэсэн үг эргэлдэг байхгүй юу? Мөнх тэнгэр гэдэг маань олонгууд өөрөө тэнгэр шүтлгээ буюу ингээд бөөмөргөл агуулдаг байгаа хэлбэр юм билээ. Тэ. Тухайд Чингис хаан ингээд бус шашнуудыг хориглоогүй ч гэсэндээ бөөмөрглийг төрийн шашнаар сонгож ирсэн болонгууд бас айгүй учиртай. За тэнд ингээд ямар шалтгаанууд байгаа гэхээр нэгдүгээрт тэр туурцаар Монгол улсыг нэгтгэхийн тулд тэр олон аймагуудыг ингээд нэг шашинд ор нэгдэх буюу ингээд өөрийгөө би Тэнгэрийн ивэлтэй хаан гэж зарласан. Тэнгэрийн ивэлтэй хаан тул ингээд өөр ямар ч овг хаймгийн хүн бай надад захирагдах ёстой гэж зааж байгаа юм тий. Зөв. Хоёрдугаар Чингис хаан ч өөрийн биеэр их бурхан алдан уулдаа мөргөдөг байсан шүү дээ. Тэгэд өөрөө болонгууд би шууд өөрөө ингээд бурхантайгаа буюу ингээд тэнгэртэйгээ ингэж харилцаж чаддаг гэж хүмүүст итгүүлсэн байгаа юм тий. Эхний үедээ бол нөгөө бөөгөр дамжуулаад тий. Бөө гэдэг чинь болонгууд энгийн ард иргэд хүмүүсийг болонгууд тэр нөгөө тэнгэртэй холбож өгч байгаа хэлбэрчилж өгч байгаа. За тэрүүгээр дамжуулаад ингээд засал ном хийлгэх тий. За засал ном хийлгэх. За тэгээд хараалждах хайрлах ч гэдэг юм уу бас эмчлэг домнох бас ингээд аягүй их тэр нэлээд үүрэг гүйцэтгэж гэсэн баг тий. За их Монгол улс задарснаас хойш харин хүчээ алдаж эхэлсэн байгаа юм. За 14-р зуунаас 16-р зууны хооронд яг шарын шишин Монголд орж эхлэхдээ зэрэгцээд бөөмөргөлийн хүч улам султаж доройтсон. За тэгээд яг нэг хэсэгтээ бол бүр ингээд бүр байхгүй болтлоо буюу ингээд нуугднал хэлбэрт шилжсэн байж хагаад за 21-р зуунд одоо ингээд буцаж гарч ирээд байж байгаа нь одоо бидний мэддэг бөөмөргөл байгаа юм. Сүүлийн үед айгүй их нэмэгдээд тий нэмэгдэж байгаа. Тэгээд айгүй сонирхолтой нь одоо яг бидний үлддэг зан үйл гэх юм уу те. За бид нар чинь ингээд нөгөө овоо тагтдаг. За тэгээд уулсаа тагтдаг. За тэгээд ингээд модон татаг ороодог ч гэдэг юм уу. Энэ болонгууд анх бөө шүтлгээс үлдэлтэй. За тэр нэгэд овоо тагтах нь болонгууд ингээд уулсаа тагч байгаа. Тэ. За тэгээд бас гол усаас яа дахин за модыг болонгуудыг сүнстэй гэж үздэг юм билэ. Бөөмөрглөөс үүдэлтэй мөртлөө шарын шишин орж ирснээс шиг ингээд тэр зан үйлүүд нь ингээд хоорондоо холбогдсон байсан. Гэж ойлгосон тий. Зөв. Ягаад тэгэхээр
нэг монголчууд айл хэдийн хийгээд дадаад сурцсан тэр зан үйлүүдийг өөрчлөхийн оронд Монгол орж ирж байгаа шарын шашаа тэднийг нэг уусахыг өөртөө оролцсон гэж ойлгосон. Тэгээд тэр талаараас таныг илүү мэдээлэх байхаа гэж бодож байна тийм. За. Буддизмын хувьд болохоор нөгөө яг Монголд орж ирчээс үеүүдийн томор 3 хувааж болдго юм байна л да. Тэгээд эхнийх нь болохоор бүр эрт дээр үед 7-оос 12 дугаар зуунд анх бас орж иржсэн юм байна. Тэгээд тэр үед нөгөө уугар Кидан гэх мэтлэн улсууд төрийн шашин болгоод байсан гэсэн тийм мэдээлэл бас байлээ. Дараагийнх нь болохоор сая нөгөө Чингис хааны үед их Монгол улсын үед 13-аас 14 дугаар зуунд бас орж иржсэн. Тэр үед болохоор нөгөө монголчууд чинь бүх шашныг хүлээж аваад алийг нь ч одоо яахгүйгээр одоо аль болох бүгдийг ойлгохыг хичээдэг те хооронд нь мэтгэлцүүлдэг тийм байсан юм байлээ. Тэгээд яг нөгөө буддизм ч юм болохоор илүү нөгөө шинжлэх ухаан шашин гэдгээр буддизмын гүн хаан гэдэг нь одоо дэлгэрээд хөгжсөн. Тэгэхээр ингээд бусад шашнуудтайгаа мэтгэлцээ энтер ороход бас нэлээд тийм том үргэлжлэлтэйгээр оролцдог. За тэгээд тэр үедээ бас нэлээд олон сүмүүд баригдсан тийм тойрууд бас үлдсэн байт юм байна. Тэгээд сүүлийнх нь болохоор жинхнээсээ одоо Монголд шарын шашны шин 90 үе гээд 16 дугаар зуунд нэвтэрч орж ирсэн байдаг юм байна. За тэгээд тэр нь болохоор нөгөө Алтан хаан, за Автай сайн хаан гэх мэтлэн хүмүүс одоо төвдөөс нөгөө тухайн үед хин нэр нь болохоор юу байсан? Содном жамцт, төвдийн Содном жамцт гэж ламыг одоо Монголд шашин нэвтрүүлсэн. За тэгээд тэр хүнд болохоор Далай лам гэдэг нэрийг Монголын нөгөө Алтан хаан анх өгчээсэн юм билээ. Тэгэнгүүт одоо тэр лам нь болохоор шууд өөрөө 1-р Далай лам болгүйгээр нөхөө өөрийнхөө багш болон багшийн багшаа 1-2 дугаар Далай лам гэж өргөмжлөөд өөрөө 3 дугаар Далай лам болоод анх тэр нэрийг авчихсан гэж байлээ. За тэгээд тэр үед болохоор одоо нөгөө одоо Эрдэнэзүү хэд энтер хамгийн анх баригдчихсэн. Тэр нь болохоор нөгөө хуучин хар хорийн одоо суурин дээр баригдаад шинэ одоо шашны боловсролын төв маягтайгаар анх тэгж баригдчихсан байлээ. Тэгээд тэр нь болохоор одоо яг эд үе дээр 19-р зуун энтерт болохоор 62 сүмтэй 1500 ламтай тийм том одоо бүтц байсан нь сүүлд нөгөө хэлмэгдүүлэлтээр одоо 3 сүм нүлцсэн гэж байт юм байна. Тэгээд 108 сурахтай нөгөө ханан л одоо яг юуны шашныхаа одоо өв боломжлуулж үлдсэн. Тэрнээс бусд нь сүдэж алга болсон гэж бичсэн байлээ. За тэгээ энэ дээр яг нэг сонирхолтой юм нь болохоор одоо нөгөө 16 дугаар зуунд анх Алтан хаан, Автай сайн хаан энэ төр оролж ирж байгаа сте тэ. Тэгэнгүүт Автай сайн хааны ач нь болохоор өндөр гэгэн зан азар гээд одоо манай шашны тэрхүүн одоо тэрхүүлэгчдийн нэг байсан. За тэгэд энэ хүн болохоор одоо хамгийн төвдийн одоо буддизмыг Монгол соёлд, нүүдэлчин соёлд хамгийн их одоо буулгах тэр үйлийг хийсэн хүн гэж яригддаг юм байна. Тэгээд энэ хүн болохоор одоо төвдийн лам нар ч болохоор нөгөө халуун орон дээр болохоор хувц сунар нь одоо нэг төрлийн ч үт юм уу те. Тэрийг Монголд шууд тэр чигээр нь ашиглаж болохгүй болохоор одоо Монгол лам нар ийм байх хэрэгтэй байна. За тэгээд ном уншихад ингэж уншуулдаг юм байна. За итгэгч олон маань одоо энэ үед ингэж заслаа хийлгэхээр гэх мэтлэн бүх юмыг нь одоо Монголд зориулж суурьшуулж чадсан гэж үздэг юм хэлээ. Тэгэхээр одоо яг буддизм Монголд орж ирээд тэр удаж байгаа гэсэн үг үү? Тэгэхээр яг одоогийн нөгөө одоогтой холбоотой гэж үзэх юм бол 16 дугаар зуунаас хойшхын л гэж авч үзүүлсэн баха л та. 500 амтсан гэсэн үг юм тий. Тийм. 500 жилийн өмнө Монгол орж ирсэн буддизм одоо өнөөдрийн яг бидний мэдэх одоо ингээд буддын шашин хоёр хэр ялгаатай хэр өөрчлөлт орсон бай. Тэн дээр яг монголчуудын нөлөөч юм уу өөрчлөлт ясан байна. Зөв. Яг тэрүүн дээр болохоор одоо нөгөө зан назар анх оруулж ирэхдээ Монголд зориулаад нэлээд өөрчлөсөн гэсэн шүү дээ.
Тэнгүүд тэр нөгөө төвдийн буддизмаас бас өөрчлөлт. Одоо Монголд тэр үед чинь нөгөө бөөгийн шашин нэлээд хүчтэй байсан. Хүмүүсийн итгэл үнэмшил ч гэсэн тэр нөгөө бөөгийнхоо одоо итгэл үнэмшлэрээ байсан болохоор тэр хоёрын хооронд нь уйж өгсөн гэж үздэг юм билээ. Тэгэхээр нөгөө итгэх объект нь бол буддагаас гадна одоо бөөд байгаа уул усны эзэнч гэдэг юм үү те. Тэр объектуудыг оруулж ирээд хамгийн гол нь нөгөө зан үзэр тэднэрт зориулсан зан үйлийг ингээд тогтоож өгсөн. Тэгээд буддизмын философи бас цуг явж исэн байх гэж би бодсоо. Тэнгүүт яг нөгөө дунд нь нөгөө шашны дороотлын үе ингээд 200 жил нөгөө юуны манжин дартлалт ингээд байгаад бөө одоо буддизм ч гэсэндээ тэр үеэсээ нэлээд өөрчлөгдөд ирсэн байгаа. Тэр үед хийжсэн зан үйлд нь бол тэр чигээрээ үлдсэн юмнууд айгүй их байд юм байна. Яг нөгөө буддизмын философи гүн ухаан гэдэг хэсэг нь бол жоохон тийм алдагдсан болов гэж бодогдсон. Яг энэ судалж явах явцад. Жишээ нь нөгөө бөө мөргөл буддизм хоёрыг яаж холбосон бэ гэдэг нэг жишээ үзэхэд нөгөө Монгол хүний хиймэр гэдэг ойлголт байдаг шүтээ. Хиймэртэй хүн чон харуул хиймэртэй байдаг ч гэдэг юм те. Тэр нь болохоор анх нөгөө буддизм орж ирэхээс өмнө бөө мөргөл дээр бас тийм одоо ойлголт бол байдаг. Жишээ нь хүнээс хүнс хий ам энтер гэдэг тэдний нэг нь болохоор одоо хиймэртэй адилхан ухахдах хүн байсан. Тэрийг нь зан үзэр анх нөгөө буддизм оруулж ирэхдээ жишээ нь одоо хиймэр гэдэг нь буддын шашны энэ ухахдахунтай дүүцэх юм байна. Тэгэхээр хиймраас сэргийхийн тулд энэ номыг уншуулах хэрэгтэй гэд тийм нөгөө итгэх объектоос гадна нөгөө цаан үйлийн бас нэмж зааж өгсөн гэж би ойлгосон. Тэгэхээр дунд нь нөгөө өндөр гэгээн зан үзэр одоо дараачийн үеэ ингээд явж байгаа шүү дээ. Тэр хооронд нөгөө манжи явуулга янз бүрийн юмнууд яваад одоо буддийн шашин яг анх оруулж ирсэн утгаараа үлдээгүй ч гэсэндээ нөгөө хийлэгжсэн зан үйлүүд нь бол тэр чигээрээ нэлээ үлдсэн. Жишээ нь саяны хиймээс гадна нөгөө сая овон дээр модон дээр нөгөө хадаг үйдэг гэдэг ирсэн шүү дээ. Тэр бас дээр үед болохоор нөгөө бөө мөргөл одоо янз бүрийн тахилга энтер хийхдээ модон дээр очиж хадууны сүлц юм уу янз бүрийн уйдаг тийм одоо үйл байсан. Тэрний дараа нь буддизм орж ирснээр тэр морины сүлэнд болоод тэрний оронд хадаг болсон ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо ч гэсэн хүмүүс одоо модонд хадаг уйдаг нь тэр үеийнхаа нөгөө зан үйл нь ингээд яваад цаад нөгөө гүн ухаан байхгүй ч гэсэнтэй ингээд зан үйл нь үлдээд яваад гэсэн. Тэнгүүд Монголын танигдахуд ингээд ойртуулсан гэдэг чинь те. Түрүү нөгөө Инкогийн харин дээр бөө мөргөл тэнгэр шүтлэг дээр бас яг ингээд хадаг мод сүнстэй гэдэг байсан бол энэ хэлбэрээр ингэж буддизмтэй илүү уягдж байгаа гэж ойлгож болох уу? Тий. Тэгэхээр ер нь бол нөгөө бөө мөргөл анхнаасаа монголчуудын дотор одоо итгэл үнэмшил нь болцсон байсан. Тэнгүүд буддизмын гүн ухаан монгол хүмүүсийн одоо нөгөө сэтгэл зүйтэй бас нэлээ нийцдэг. Тэнгүүд тэр хоёрыг нь одоо хооронд нь эвлүүлээд одоогийн зан үйлд нь үлдсэн болов гэж бас бодогдсон доо. Тэгэхээр яг овоо тагтг нь бол эннийх юм гал тагтг нь бол бөөгийнх юм гэдэг ингэж хуваахын аргагүй болсон. Аль альных нь одоо адилхан өгтгөнүүдийн хооронд нь огтлцуулаад тэгээд зан үйлийг нэмээд өгсөн болохоор тэр нь тэр чигээрээ явж байгаа байх. Тий. Ойлголоо. Юун дээр болохоор яг анхны хүмүүст ориг яг буддын шашинд яг энэ зан үйлүүд байхгүй байжгаад Монголд орж ирээд бас нэг яг монголчуудад ингээд нэг тохирсон хэлбэрээ олсон юм шүү дээ. Одоо яг нэг хиймэр гэдэг дээр болохоор нэг бөө мөргөл дээр гардаг байхгүй. Бөө мөргөл дээрээс яг анхны тэр ойлголт нь байдаг. За тэрний юу гэхээр тэнгэртэй шүтэх. Тэнгэртэй мөргөх газар усаа дахих. Тэгжээж ер нь хиймэр сэргдэг гэж үздэг. Тэрний ард юу байгаа гэхээр нөгөө тэнгэр гэдэг нь болонгууд тэнгэр эцэг. Газар гэдэг нь болонгууд газар их. Тэгэхээр тэнгэр их, газар ихтэй буюу ингээд өвөг дээдстэй дахин шүтж байгаа. За тэгээ өвөг дээдсийн маань сүнс ингээд биднийг хамгаалж даатгаж явдаг гэсэн нэг тийм ойлголт байгаад байгаа юм. Тий. Тэгэд бас нөгөө талаараа дахиад нэг юм бас надад нэг ойролцоо санагдаад байгаа юм. Цэр гэх юм уу? Цэр. За юун дээр болохоор бөө мөргөл дээр цэр нь за хэрвээ хүн
ингээд буруу зүйл, буруу үйл хийх юм бол ингээд тэнгэрийн хэсгээл ирнэ гэж үздэг байхгүй. Тэгвэл надад тэр нэг нөгөө буддизмын нөгөө карматай адилхан санагдаад тийм. За тэгээд заавал нэрдэг. Хүний дэлхийг болонгууд дунд ертөнц гэдэг байгаа нэрлэгтэй. Хүний биед орсон тэр сүс дунд ертөнцид байхдаа сайн үйл хийвэл дээд тэнгэр рүү твших боломжтой. За муу үйл хийвэл доод зам болон эсвэл ингээд дараа төрөлтөө хүний төрөл биш ингээд амьтан ч гэдэг юм уу тийм. Нэг тийм байх боломжтой гэж үздэг байгаа. Тэгэхээр буддизм дээр нэг ижлэх ойлголт яваад байна. Тийм бах. Яг нөгөө төвдийн буддизм нь ийм, Монгол буддизм нь ийм гэдэг нөгөө мэргэжлийн төвсөнд ямар ч судалгаа хийгээгүй болохоор зүгээр нөгөө одоо судалсан хэмжээнд аваад үзэхэд тэр хоёрыг хооронд нь ингээд нийцүүлсэн тэр одоо архитект хийж байгаа тэр хэсэг одоо монголчуудад нэлээд суухад тийм уян нүглийн талаар бид нар ингээд өдөртөнд амар ярьдэн штэ ингээд тэр үед чинь нөгөө нүүдэл зар түн болохоор чинь одоо өөртөө найддаг те өөрөө нэг юм хийхгүй бол тэрнийх нь үр ган дандаа өөрт нь одоо ирдэг ч гэдэг юм уу те тэрнийг биеэр мэдэрсэн хүмүүст дараа нөгөө буддизмын одоо үлийн үр гэдэг чинь байдаг шүү андуурдгүй шүү чам дээр хийсвэл заавал юм ирнэ гэдг нь одоо буухад амар байсан байж бас магадгүй юм. Яг нөгөө өндрийн зан назар анх одоо шашныг нэвтрүүлээд тэгээд ер нь Монгол хүмүүсийн боловсрал бүр тийм шашин тал руугаа нэлээд тийм өндөр одоо хөгжсөн. Юу заадаг гэсэн бэ гэхээр нөгөө урдлалтай шашны дуу шүлэг за тэгээд бурхан бүтээгч гэдэг юм уу те. Тэрэн дээр нэмэх нь нөгөө төвдийн боловсролын системийг бас оруулж ирээд одоо орон за математик за эдийн засаг биш ээ. Тиймэрхүү бас сэдвүүд заадаг байсан юм билээ. Гэхдээ ихэнх нь нөгөө одоо барууны улс орнд явдаг шиг тийм одоо яг академик төвснийх биш илүү нөгөө шашинлууга чиглэсэн тийм боловсрал явдаг. Тэгээд одоо монгол хүмүүс хүүхдээ номтой болгоё гэхээр ер нь бол нөгөө сүм хийд бараадуулдаг, лам болгодог. Тэгжээж одоо ганц боломж нь одоо боловсралтай болдог байсан гэж хэлээ. Тэгээд 16 дугаар зуунаас 19 дугаар зуун хүртэл чинь тэгж яваад 1800-аад оны сүүл энтер гэхэд ер нь нөгөө монгол хүмүүсийн баг 3/1 нь сүмтэй одоо хийдтэй холбоотой ажил хийдэг нэг бол лам болцсон тийм байдалтай. Тэнгүүт нөгөө ихэнх нь шашны боловсрол эзэмшчихээр одоо нөгөө одоо төөргөөрөө болондооч гэдэг юм уу те тиймэрхүү сэтгэлгээ одоо илүү хөгжөөд яг нөгөө өөрийн гараар хөдөлмөрийн одоо бүтээмж нэмэх гэсэн тэр тал нь хаягдаад тэгээд ер нь нөгөө Монгол улс эдийн засгийн хямралд ороод тийм хэцүү байдалд орсон байт юм бэлээ. Тэгээд яг тэр үед болохоор бараг эдийн засгийн тал хувь одоо баялагын талыг нь сүм хийдүүд эзэмшдэг гэдэг юм те. Тэгээд хүмүүс ч гэсэн хүүхдээ арай нэг амар тайван амьдруулыг гэх юм бол лам болгоцдог. Тийм одоо цаг үе туулаад тэгээд тэрнээс хойш одоо нөгөө Орсын нөлөө орж ирээд дараагийн одоо үе шат руугаа орсон юм байлээ. Тэгэхээр бөө мөрөглийн хувьд бол шал ялгаатай байна. Үгүй тий. За бөө мөрөглийн боловсрал гэхээр яг тийм нөгөө түрүү хэлсэн шүү дээ тий. Сүм дугуйна гэж байдаггүй. Заас ингэ судар ном гэж байдаггүй гэж байдг учраас энэ нэр яаж дамждаг вэ гэхээр нөгөө үеэс үед амнаас амд дамждаг. Тий. Тэгээд тэр нь илүү ингээд бид нарт яаж мэддэг вэ гэхээр ингээд яг илүү нэг сэтгэхүйн дайлалыг нөлөөлсөн байдаг. Философиар дамжаад философи нь олонгууд хүн бол байгалийн нэг хэсэг байгальтай тасн зохицож амьдрах ёстой гэж үздэг байхгүй. Тэр нь ингээд хүн бол байгалийн эзэн биш. Хүн бол байгалийн нэг хэсэг гэж үздэг. Тэр утгаараа ингээд тэнгэрээ шүтдэг, газар усаа ингээд дээдэлдэг. За тэгээд мөн өвөг дээдсэд дээдэлдэг. За өвөг дээдс гэж ярих юм бол нөгөө онгод тэнгэр гэж ярьдэн шүү дээ. За юунаас шарын шатнаас ялгаатай дуртай болгоно бөө болоод байдаггүй. Тэ. За би бөө болбоор байна гэж болохгүй бас ингээд за хэн нэгэн бөө энэ үнийг бөө болгоё гэж болцдгоо. Бөө болох хүн ингээд төрөхтөөч бүр ингээд урганд эхийн гисэнд урганд бүрдэж ирэхдээ
нэг угаа авдаг гэж үздэг. Тэр уг нь болонгууд за ихэвчлэн гэж байгаа. Ихэвчлэн өөрийнх нь дээд удмын хүн онгоц захиусуулж ингээд тэрний уг болж буудаг. За тэгээд угаа авах хэсгээ ингээд тэр хүн шийднэ. За ер нь бол авах ёстой тий. За тэгээд бас онгоц захиусан ч гэсэн тий. Онгоц захиусан ч гэсэн тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгжээж ер нь бол бөө болно гэж үздэг тий. Тэгээ бөөгийн философи болохоор яг нэг тийм материалыг зүйлэх юм уу тий. Нэг шавар бурхад гэдэг юм уу ингээд цаасан дээр битсэн судар номоор ингээд юу хязгаарлагддаггүй гэж үздэг. Ингээд философи тий. Тэгээ өнөөгийн нөхцөл дээр одоо алаадхангууд хэдүүлээ өглөө 2 цай чанаал цайсныхаа дээжийг тэнгэртээ өргөөд гэдэг нь одоо бөөгийн тэнгэр шүтлэгийн маань хэлбэр өнөөгийн хүртэл хэрэгжиж байгаа нэг үйлдэл юм болов. Мөн тэгээд нэг сүү өргөдөг, орой 7 борхоотондоо сүү өргөдөг, тэрний илүү хүслээ шивэнж байгаа хэлбэр ч юм уу те. Заавал 7 өдөр дараалж өргөдөг, магадгүй одоо өөр юм гуйл таах юм бол арх өргөдөг гэдэг тэр бүгдээрээ ингээд тэр үеэс уламжлагдаж ирсэн. Одоогийн хийгдэж байгаа үйлдэлүүдийн нэг юм болов. Зам үйлдэн. Зам үйлдэн тийм. Тэгвэл шаран шишнээс улбаатай зам үйл байна. Бидний өдөр тутамдаа хийдэг. Өдөр тутамдаа хийдэг зам илүү. Одоо нөгөө нэг цагаан сараар хэдүүлээ чинь дандаа өглөө бүрөө гаргадаг ч гэдэг юм уу те. Жилийнхаа заслыг очиж хийдэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг нөгөө судалснаар бол яг үүндээ нөгөө буддизмын философийн ойлгоод тэрийг өөртөө ингэж тусгаж аваад одоо муу санаагаа устгах, сайн луу тэмүүлэх гэдэг нь гол юм байсан бол бид тэдэд одоо үлдсэн болохоор яг нөгөө философиск нь жоохон дутмаг алга болчиход яг нөгөө хийж байгаа зам үйлүүд нь илүү биднэрт ингээд хоногшсон гэх юм уу. Бид нар тэрэндээ илүү одоо ач холбогдол өгөөд гэж байлээ. Жишээ нь өглөө гараад заавал баруун урагшаа гарах бол баруун урагшаа гарах хэрэгтэй ч гэдэг юм уу тийм. Яг зүг чиг бол нөгөө бурхны шашинда нөгөө чухал юутай утга илэрхийлдэг болохоор тэрийг даах л ёстой байх л та. Гэхдээ одоо заавал 2 ширхэг 3 ширхэг юм тавих юм уу 5 ширхэг юм тавих юм гэдэг юм нэг тийм жижиг сажиг юм дээр айгүй их ач холбогдол өгөөд яг нөгөө буддизмынхаа философи гэдэг юм одоо алдагдсан байж магадгүй. Яг тэр нь бидэд чинь нөгөө их юуны үегээд хамаг одоо эрдэмтэн боловсон хүчин одоо мундаг ламдраа алдсан шүү дээ. Тэгээд тэр үеэс хойш одоо тэр хэлмэгдүүлэлт дууссан ч гэсэнтэй нөгөө мундаг ламдар чинь насаараа тэгээд хэлмэгдсэн болохоор яг нөгөө дараахаа шавд юма зааж өгдөггүй ч гэдэг юм уу те айц хүйцтэй амьдардаг. Тэгэхээр яг тэр хэсэг бас бидний одоогийн амьдралд нэлээд нөлөөлсөн байгаа байх те. Тэгээд багш нь хэлдэг шүү дээ. Хэдэн сард монголчууд ингээд нийтээрээ айц хүйц болоод стресстэй байдаг нь яг тэр нөгөө хэлмэгдүүлэлтийн үетэй бас холбоотой байх магадлалтай, драма байх магадлалтай ч гэдэг юм те. Тэгэхээр тийм бид нар өөрсдөө мэдэхгүй мөртлөө биеийн цаанаас нь ингээд одоо хариу үйлдэл үзүүлээд байдаг, санаагийн зовоогоод байдаг янз бүрийн юмнууд бид нарт бас үлдсэн яваад л байгаа хэ. Нөлөөлөл байгаад байгаа юм шүү дээ. Айдас үз гэснээс одоо буддизм бөө мөргөл дээр маань ер нь айдас үзний илүү төстэй бас санагдаад байна шүү дээ. Нүг буруу зүйл хийхгүйгээд энэ дээр өөр бөө мөргөлүүдтэй илүү ялгаатай талууд нь юу байна? Өөр бөө мөргөл дээр ер нь ямар байд юм бол? Тий. Бөө мөргөл гэхээр зөвхөн бас нэг Монгол байдаг гэсэн ойлголт байхгүй. За ингээд хамгийн ойрхоноос нь дурдвал нөө Сибирийн бөө гэж байна, Якутийн бөө гэж байна. За тэгээд Хятад Солонгосч бөөтэй, Европт бөөтэй. За юу Хойд Америкч гэсэн Перугийн бөө энэ төргээд ер нь бол дэлхийн баг бүх төвд юу байдаг? Бөө байдаг. Тэр нь болонгууд яг нөгөө Монголынхтай ижлэхэн гэсэн үг биш. Тэгэхдээ нөгөө ижлэхэн зүйлээс улбаатай буюу анх нөгөө овог аймагуд үүсээд нөгөө байгалаа дахин шүтэх, амьтан дахин шүтэх гэдэг тэдрээс л улбаатай ингэж бөө мөргөл одуулт явж гисэн нэг арай өөр өөртөөр хөгцсөн гэсэн үг тий. Тийм зүйл байгаа. За яг нийтлэг хэв шинжүүд нь гэх юм бол бүгдээрээ за ямар нэгэн амьтан юм уу эсвэл нөгөө тэнгэр
нэг байгаль дэлхийг шүтдэг зүйл байгаа тийм. За хоёрдугаар юу гэвэл буруу зүйл хийж болохгүй зүйл гэх юм бол ерөөсөө л тэрнийхээ эсрэг гэсэн үг тийм. Ингээд байгаль дэлхийдээ муу зүйл хийж болохгүй тийм. Шүтдэг амьтнаа ч юм уу тэрийгэ маш их тэгж дээдэлдэг. Сасангууд бол илүү нэг байгальтайгаа холбоотой үйлдэлтэй оршдог тийм. Ер нь бусад улсынх ч гэсэн тиймэрхүү байдаг баг тийм. Тийм. Ер нь тэгж бодож байна. Яг нарийн сулж үзээгүй л тийм. Уруулангийнх нь одоо ер нь ярианы сэдв маань Монгол хүний танигдах үе, бид хийн, бид яг ямар шүү зан үйлдэ ямар шашин шүтээд байгаа гэдэг сэдвийн өрөөнд төр ер нь аль хийгдэж байгаа ш тэ. Тэгэхээр ер нь яг буддизмыг, бөөм үргэлийг нэг та хоёр маань дүгнээд хэлбэл одоо ер нь юу гэж хэлэх вэ? Бацаад хэлвэл. Ааха. Нөлөөллийн талаас шүү дээ. Шашны нөлөөллөөс. Яг ингээд яг өөрийгөө таних гэдэг нь бид нарт нэлээд юу одоо гол зорилго байсан шүү дээ. Тэгээд тэрний тулд Монголтой холбоотой янз бүрийн сэдвэр хэдүүлээ хувааж авч байгаад ингээд судалсан. Тэгээд яг хуу зэн би бол нөгөө буддизмыг огт мэддэггүй болохоор яг энэ боломжийг ашиглаад судлах цаг гаргая гэсэн утгаараа ер нь бол буддизмыг судалсан. Тэрнээс нөгөө бүр тийм юу байхгүй гэсэн үг. Анхнаасаа суур байхгүй. Тэгээд судалсан юм дээрээ ингээд судалж үзээд бодоод байхад ер нь одоо нөгөө материаллык зүйл одоо буддизм руу ингээд боловсрал нь маш явцгаар материаллык зүйл рүү нэг тийм юу байхгүй хөгжөөгүй юм болоо те бид нар. Тэгээд жишээ нь Европын төрт бол одоо туршилтаар яг материалын физикийн химийн төвшөнд ингээд туршилт хийж байгаа одоо бүх юмыг нь одоо гаргаж ирсэн гэх юм уу те. Буддизм болохоор илүү нөгөө ном судлах мэтгэлцэн дээр суурлах гэдэг онлайн төвшөнд байдаг болохоор бидэд нөгөө юмыг ингээд бүр детальчлаад ороод ингээд задлаад судлаад байх гэдэг юм жоохон суугаагүй юм болоо гэж бодсон. Тэгээд яг хуу тэр маань бидний ингээд дутагдaltaй тал. Тэгээ бид нар ямар нэг мэдээлэл авахаараа тийм байна гэд хагас ойлгочод ойлгоцсон юм шиг явцдаг шүү дээ. Тэр нь ч гэсэн ер нь бол нөгөө юмыг үнцээр нь судалж сураагүй юм болов гэж жоохон бодогдсон. Тэгээд нөгөө буддизмын сургаал дээр чинь ингээд болох юм болох цагтаа болно чи тэрэнд бэлтгэх хэрэгтэй гэдэг ийм сургаалууд байдаг болохоор бид нар ч гэсэн нэг жоохон юугүй хээгүү гэх юм уу итгэхгүй гэх юм уу хайнга гэх юм уу тийм нэг жоохон тэгэл болно үсттэй гэд за тэр өдөр нэрхээр хийчихнэ үсттэй гэдэг юм уу те өмнөөс нь ингээд хэдүүлээ бэлдээд стратегч байдлаар ингээд явах тэр хэсэг нь жоохон алдагдчих юм болов гэж бодогдсон. Эсвэргээр нөгөө тэрийг судалсны даваа тал нь болохоор одоо их эцгээ хүндэлдэг за гэр бүлсэг байдалтай за инэрэнгүй сэтгэлгээ энэ төр бол нэлээд сайн одоо багаас нь сууж өгдөг монгол хүмүүс тийм шиг санагдсан. Бис нэг ингэж сонсч үзсэн юм байна. Монголчууд ч айгу тийм дайм байлдаанч ард түмэн байсан шүү дээ. Ирэмгийн зоригтой. Тэнгүүдээ албаар хөвтэй ханы бодлохоор монголчуудыг жоохон тийм номхруулах гэж юм уу те ном болох гэж хэлсэн ингээд буддист шиг Монголд оруулж ирж ирсэн. Тэр хэр үнний ортой вэ? Тэр яг нөгөө яг тэр талаар судлаачдаас нэлээд ярьсан бичсэн байт юм байлаа. Тэгээд буддын шашныг оруулж ирсэн нь болохоор илүү нөгөө бид нар чинь тэр үед тархаа бутархаа одоо багад юу гэдэг ингээд хоорондоо нэлээд юутай байсан. Тэгээд тэр үед бөө мөрөглөөр хүмүүсээ нэгтгэх нь бол боломжгүй болсон. Тэгэхээр нөгөө өндөр түвшний шашин буюу буддизмыг оруулж ирж өөрсдөө ингээд нэгтгэх нэг оюун санааны үзэлтэй болгох гэдэг талаас илүү орж иржсэн гэж судлаачд бол ярьж байлаа. Тэгээд яг манжийн хаан, хятадын хаан энэ болохоор яг нөгөө буддизмын огт хориглоогүй бас бүр тэгж их дэмжээгүй. Монголчуудыг нөгөө контрол хийхэд нэг үндсэн шашинтай байвал бас зүгээр юм да гэдэг утгаараа ерөнхийдөө одоо
дундыг баримтлаад хаахгүй боохгүй. Гэхдээ бүгдийг нэгтгэхгүйгээр одоо нөгөө тусны ингээд буталцаагаад контролдно гэсэн тэр бодлогоо хэрэгжүүлэхэд нэлээд ашиглаж исэн гэж бас ярьж байлаа. Тэгээд нөгөө Манжи хааны нэг тийм цолон бичээс байт юм билээ л дээ. Тэр нөгөө манай богд Завцсан дамб хотогт ингээд дараа төрлөө Монголоос тодруулаад тэр нөгөө хамаатан садны байдалтай ингээд тодроод яваад исэн чинь тэрийг болохоор ер нь Будда гэдэг чинь анхнаасаа Буддагаар төрдгөөстэй. Тэгэхээр өөрөө заавал нөгөө юу болох хэвээр. Тэгэхээр ингэж одоо хамаатан ургийн төрлөөр ингэж одоо дараа үеийг тодруулах нь бол болохгүй юм аа. Тийм болохоор Далай ламын дараа үеийг тодруулахын тулд заавал нөгөө төвдийн лам нар дээр ингэж санал болгоод тэд нар нь хоорондоо хуралдаж ингэж тодруулах нь зөвөө гэд одоо монголчуудын нөгөө нэгтгэхэд байгаагийн одоо болиулах тийм бодлогоор бас тийм дүрм журм гаргаж ирсэн юм билээ. Тэгэхээр нөгөө манжууд нь монголчуудыг номдох гээд анхнаас нь Буддаас оруулж ирсэн гэдэг нь бол жоохон өрөөсгөл юм шиг билээ. За би бол бөөмөрглийг зөвөр дүгнэ гэвэл ерөөсө хоёр үгээр л дүгнэ. Тэр нь байгаль шүтлэг тий анх яг нөгөө хүндрэлт нөгөө үүсгдэл ингээд хамт үүсчих гэлсэн болохоор тэр хүн байгалийн хүн холбоо гэдэг л философи тэр чигээрээ суурилсан. За энэ дээр нэмээд нөгөө тэнгэр эцэг газар их гэж үздэг учраас ингээд байгалаа болгох дөөрхөө нөгөө өвгдээ цайг хүндэлдэг. Өвгдээ эцгийнх нь сүнс нь өөрсдийг нь ингэж харж хамгаалж явдаг гэдэгт итгэдэг учраас одоо ингээд бид нар ч нөгөө ахмад түнээ хүндэл гэдэгтэй ингээл танаа өө юм чинь ийм хүн байсан энэ төр гэж ярьдаг чинь болонгууд яг тэртэй холбоотой биш байгаа юм. Ахмад түнээ за хоёрт болонгууд ингээд байгалаа хамгаалах тийм. Уул ус хүндэж болохгүй тийм. Ингээд гол бохирдуулж болохгүй ч гэдэг юм уу тийм. Тэрийг болонгууд яг нэг байгаль гэдэг маань ингээд дэлхий ээж учраас ингээд байгальтай бид нэг ингээд маш хайртай байх хэрэгтэй гэдэг л тийм гол философи байгаад байгаа юм тий. Харин жоохон юу гэх юм уу? Сул тал нь гэх юм уу? Яг гоо тэр нь хитрхи жоохон нэг тэнгэртэй найдаад гэх юм уу? Нэг өөрөө тэнгэр даатгачдаг. Тий. Болондоо тий. Нэг эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг байхад ингээл за тэнгэр маань намайг харж яваа гэдэг жоохон хинэггүүч гэх юм уу тий. Нэг өөрөөсөө шалтгааллах зүйлийг ингээд өөр нэг илүү нэг том хүчин зүйлд ингээд даатгаад орчдөг юм жоохон ажиглагдаад байдгийн. Хоёр толонгууд яг тийм нэг сутар ном үлдээдэггүй ингээд өвөл уламжлалаа ингэж яг тийм баримтжуулж үлдээдэггүй учраас одоо хамгийн эртний шүтлэг байж одоо ингээд нэг тийм барьцтай яг тэдэн онд энэ ингэсэн тэр тэгсэн гэдэг зүйлүүд байдаггүй. Тэгээд байхгүй болохоор бид нэг ингээд яг тэрнээсээ ингэж буцаж өөрсдөө ингэж мэдэж судалж суралцаж хөгжих боломж нь жоохон хомс тийм байна. Айгуу тэгж өөрөө энэ хичээлийн хүрээнд яг судалж ижил бичсэн л дээ тийм. Бол тэгэл ер нь жоохон судлаад үсчүүл ингээд бүх юм ойлгомжтой байх юм болов гэсэн тэр бол айгуу юу юм бэлээ. Хязгаарлагдмал юм бэлээ тийм. Судлах материал. Тийм байлээ. Чингис хааны үеэсээ нөгөө нэг тамган дээрээ бас ингэж байдаг байсан гэдгийгсэн шүү дээ. Тэр нь ер нь одоо хүртэл бид хэдийн одоо төрийн байгууллагт яаж нөлөөлж байна? Тий. Тамхан дээр байдаг гэснээс яг Чингис хааны үед анх удаа их засаг хуулийг батлахдаа өөрөө яг ингээд бөөмөрглийг төрийн шишин гэдгээ баталж өгсөн. За тэгээд тэр хөлөнд олонгууд өөрөө мөнх тэнгэрийн ивэл таан гэдгээ зарлцсан юм байлээ тий. Тэгээд бидний мэдэх нь юу шүү дээ тий. Хар сүлд тий. Хар сүлд, цагаан сүлд гэдэг бид нар тий. Одоо л ингээд төрийн арга хэмжээнд ингээд тий дахиж шүтдэг. За тэгээд нөгөө юу маань байна? Алтан цоён маань байна. Алтан цоён маань ингээд оройноос эхлээд ингээд гал, нар, сар ингээд газар, дэлхий, тэнгэр гэсэн бүх ингээд бөөмөргөлийн элементүүд ингээд оруулцаж ингэж явж байдаг тийм. Хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. Шашны нөлөөллийн тухай ингээд сонирхолтой сэдв байлаа.
За ингээд шашны нөлөөллийн тухай та бүгд бас сонирхолтой сэдв байгаа болохоор сэтгэл байвал комент хэсэгт үлдээгээд бөөнөрөө гоё халуун яриа өрнүүлж болно шүү дээ. За. Баярлаа. Баяртай.